Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. За ингээд Ubuntu үйлдвэрлэлийн систем дээр LibreOffice Writer программын тусламжтайгаар номын их хэрхэн бэлтгэх талаар тайлбарж өгье. За тэгээд LibreOffice Writer програм руугаа идэвхжүүлэхийн тулд хайлтын цэснээс хайж болно. LibreOffice За ингээд гараад ирж байна. Ерөнхий харагдах байдал маань юм байгаа. За тэгээд тухайн номынхоо ихийг бэлтгэхийн тулд эхлээд ямар хэмжээтэй цаасан дээр хийх талаараа сонгож байгаа. Түүнийг сонгохын тулд формат гэсэн зэснээс пэйж гэсэн хуудас руу орох байгаа. Эндээс энэ формат, paper формат гэсэн сонголтоос нь өөрийн дуртай хэмжээг өгж болно. За тэгээд номын их бэлтгэхдээ эхлээд номынхоо нүүрнээс эхэлж бэлтэх байгаа. Номын маань ерөнхийдөө нэр маань нэлээд томоор бичсэн дээр тэгээд тухайн нэрэндээ баг зэргийн чимхийн тулд сүүтрэн хийж өгвөл идэвхжүүлж аваад маус хоёроо дараад стайл гэсэн зэснээс shadow гэсэн сонголтыг сонгож гиснээр сүүтртэй гоё харагдах байгаа. За ингээ ерөнхийдөө номны маань нүүр маань ингээ болж байна. Номны маань их гих бүтц дотор маань болохоор номын нүүр гарчиг гэх сонголтууд байгаа. Одоо гарчиг хийцгээе. Гарчиг маань ерөнхийдөө үсгийн фонтын томоор өгөөд голлуулсгүйгээр захалж өгвөл илүү боломжтой байгаа. Оршил. Тэгээд тухайн номныхоо бүлгээр нь гарчилж дэс дугаарлаж өгөх байгаа.
мэтлэн ном маань хэр олон бүтцтэй бүлэгтэйгээс хамааруулж оршил маань олон дэс дугаартай байх болно. За одоо тэгээд header footer хийж өгцгөө. Header footer өгөхдөө формат гэсэн зэснээс page гэсэн сонголт руу ороод header-ыг нээж өгөх байгаа. Мөн бас border буюу хүрээ хийж өгч болно. Энэ сонголтуудаас нь хүрээгээ хайрцагсан хоёр талаас нь дээр доороос нь гэх мэтлэн сонголтуудаар хийж өгнө. За ингээд header footer маань ерөөдөө орсон байна. Тухайн header footer-д ямар нэгэн текст оруулж өгөхөр бол маус ирээд дарж идэвхжүүлж аваад бичиж өгч болно. Үүнд нь болохоор бүлгээр нь агуулж болно. Номынхаа нэрээс ч header текст ирэх тохиромжтой. Энэ маань фонт нь үсгийн хэмжээ нь 10-аас багагүй байх болно. За одоо бүгдээрээ хүснэгт оруулж өгье. Хүснэгт нь болохоор энэ дээдлийн цэснээс Ctrl F12 гэсэн гарын байрлалаас өгч болно. Эсвэл энэ сонголтноос дарж өгснээр идэвхжиж гарч ирэх байгаа. За энэ columns буюу баг нь тухайн хүснэгт маань хэр олон багантай эндээс гараас утга оруулж өгч болно. Жишээ нь 8 гэж болно. Хэдэн жиргэг мөртэй гэдгээ бас эндээс оруулж өгч болно. За ингээ хүснэгт маань гараад ирлээ. За энэ дээр тэгээд ямар хүснэгт юу оруулж өгөх текстээр ингээд оруулаад өгөх боломжтой. За ерөнхийдөө номын маань их бүтцийн минь талаар ийхүү бэлдсэн ажил маань дуусч байна. Анхаарал тавьсан явдалд баярлалаа.